Эйсэн мэцгано бурхны хөвөр батар байна. За чухал юм ярих гэж шүү. Анхааралтай сонсоорой. Цааш нь шеэрлэдэг өрөө. За энэ төр хувийн хөвшил хоёрыг би нэг тайлбарлая. За манай намчид болон оркууд бол төр бүхнийг авах ёстой. Бүх юмыг төрд булааж авъя. Гадныхныг хөөж өвлөө. Хувийн хөвшлийг хай. Хувийн хөвшлээс бүх юмыг булааж авъя гэж ярьдаг тийм үү. За манай хувийн хөвшлийнхэн болохоор төр зүгээр л хол бай. Төрийн шаардлага байхгүй. Төр бол одоо хамгийн муу менежер, төр шиг муухай юм байхгүй. Төр оролцоогүй салбар л хөгждөг гэж ярьдаг. За би энийг нэг сайхан тайлбарлаж өгье. Төр гэдэг бол дасгалжуулагч. Хувийн хөвшил гэдэг бол тамирчин. За улс орны хөгжил гэдэг бол олимпийн аварга, дэлхийн аварга, Аз дэвийн аварга гэж ойлго. Ерөөсөө яг ижлэх. Хэлбэр нь ондоо боловч цаад агуулга нь яг ижлэх. За манай намчид болон оркууд бол төрд бүх юмныг авъя гэдэг шүү дээ, тий. Тэр чин бол цаад утгаараа юу гэж хэлээд байна вэ гэхээр дасгалжуулагчаа барилдуул хэлгээд байна гэсэн үг байхгүй юу? Одоо та нарын нүдэнд манай чөлөөтийн болон жудогийн бусад спортын ингээд дасгалжуулагч нар нүдэнд харагдаж байгаа тийм ээ. Тэд нар яг ингээл том том юм яриад заагаал сургаалаа боловч яг бодит амьдрал дээр олимпийн аврагт, дэлхийн аврагт, Аз дэвийн аврагт гарч ирээ барилдуул яах вэ? Алуулна шүү дээ. Эхний 10 секундыг ч дийлэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Нэг шилдүүлэл гөлөг болно шүү дээ. Яг тэрнтэй чи ижилхэн төр бизнес хийн гэж байдгүй маа. Төр зүгээр нэг шилдүүлэл үнэ. Гадаадын ямар нэгэн компанид. За манай хувийн хөвшлийнхэн маань төр оролцох хэрэггүй, төр хол бай, төр шиг муухай юм байхгүй, төр хамгийн муу менежер гэж яриад байдаг тий. Тэр чинь бол яаж юм гэхээр дасгалжуулагчгүй тэмцээнд оролцъё л гэж хэлээд байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр дасгалжуулагч гэдэг маань хин юм бэ? Тухайн спортодоо өөрөө барилдаж исэн, олон өрсөлдөгчтэй тулж исэн, олон ялагдал ялтыг авч исэн, зөв бурууг ялгадаг болсон туршлагын одоо их уурхай гэсэн үг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол тамирчин хүн бол мянган лаг байлаа тийм ээ, агуу байлаа гэгээд дасгалжуулагч бол хол явдаг байхгүй. Хүн гэдэг амтэн чи өөрийнхөө алдааг олж харж чаддаггүй шүү дээ. Би жишээлбэл өөрийнхөө алдааг мэдэхгүй л байгаа шүү дээ. Та ч гэсэн ялгаа байхгүй. Өөрийнхөө алдааг мэдэхгүй л байгаа. Тэрнтэй ажиллах тамирчин хүн чинь бас өөрийнхөө алдааг мэддэггүй байхгүй. Тэрний чинь хөндлөнгөөс харж байгаа дасгалжуулагч л хэлж өгч засаж залруулдаг байхгүй юу. Тэгэхээр тамирчин хүн бол мянган агуу байж болно. Үнэхээр бусдаас оцгой агуу төрцөн байж болно. Гэхдээ дасгалжуулагч бол хизээч амжилт гаргахгүй. Ялангуяа энэ орчин үеийн нийгэмд дээр үед л яг байглаар үзчихдэг байсан байж болно тийм үү. Одоо орчин үед бол юм хөгжсөн учраас мянган агуу хүн байгаад яах юм. Роналдо амар хөлн бөхчин байгаад дэлхийн аварга болж чадахгүй л байгаа шүү дээ. Судалчаад шүү дээ, хамгаалчаад шүү дээ. Яах яаж чадахгүй шүү дээ. Тэгэл тэн дээр чинь дасгалжуулагч нар ажиллаа бичдэг байхгүй. Яг л энэнтэй ижилхэн бизнес яг ижилхэн шүү дээ. Мянган манай Монголд одоо байгалийн баялаг байж болно, нөөц бололцоо байж болно, хүмүүс нь толгоос хэрэг байж болно. Гэхдээ манай Монголын бизнесүүд яваал гадаадын бизнесүүдтэй үзье гэхэд гадны өндөр хөгжилтэй орнууд чинь тагнуул гадаад харилцаа боломжлол эрдэмтэн мэрэгд гэнтэргээд бүх талаараа судалсан байждаг байхгүй. Тэгэл манайхаас энэ чинь хэдэн шалтын банд нар бизнес хийдэг гэж явж очиод яах яаж чадахгүй шүү дээ. Гүлэг бол буцаа өрөвдөр шүү дээ. Ийм учраас хэлбэл төр гэдэг чинь энэ бизнес гэдэг юмны чинь хамгийн чухал хэсэг нэ. Тэгээ энэ улс орны хөгжил гэдэг чинь манай Баабар ах махан ярьж байгаа шиг үл үзэгдэгч гарч ирээл бизнес өөрийгөө зохицуулаад явчихдаг юм шиг шүү дээ. Эний чинь төр гэж юм чиглүүлээд алдаа оноогийн засаж залруулад хувийн хөвшлийнх нь хийж гүйцэтгэдэг юм аа. Тэгэхээр энэ улс орны хөгжил гэдэг чинь бол ерөөсөө төр хувийн хөвшлийн хамтын хөтөлмөр байдаг юм аа. Дэлхий дээр бол энэ төр хувийн хөвшил хоёр нь хамтарч ажиллаж чадсан улс орн хөгжөөд чадаагүй улс орн нь дампуурч чадбайгаа. Тэр хамгийн тод жишээ нь л одоо энэ Америк шүү дээ тийм ээ, бидний шүтээд байгаа. Төр нь бодлогыг гаргадаг, хувийн хөвшил тэрнийг гүйцэтгэдэг. Бас ялгаа авахгүй Хятад байна, Япон байна, Солонгос байна. Төр нь зөв бодлого гаргалаа, тэрнийхэн дагуу компаниуд нь гүйцэтгэлээ, улс орн хөгжлөө. Эсвэргээрээ бол одоо энэ төр нь хувийн хвшлээ тондог, хувийн хвшил нь өөрөө төр болцсон ийм улс орнууд бол дэлхийн шавар болчихоо байж байна. Ийм учраас манай энэ улс төрд байгаа хүмүүс ч бай, энэ хувийн хвшлийнхэн маань ч бай, манай оркууд маань ч бай, улс орн хөгжнөө гэдэг бол ерөөсөө л төр хувийн хвшлийн хамтын харилцан уялдаатай хөдөлмөр гэдгийг л ойлгох хэрэгтэй. Төр бол зөвхөн бодлогоо гаргана, чиглүүлнэ, зорилтоо тодорхойлно. Тэрнийхэн дагуу хувийн хвшил гүйцэтгэнэ. Ингэж л явж чадах юм бол хөгжинэ. Түүнээс одоо өнөөдрийнх шиг ингээл төр нь хувийн хвшлээ дээрэмдээл, ард түмэн нь хувийн хвшлээ үзий ядаал, хувийн хвшил нь одоо аргагүй ихэн төр болж хувирах гал. Иймэрхүү байдалтай явах юм бол Монгол бол угаасаа ойлгомжтой. Энэ дэлхийн адгаасаа хизээж урагшлахгүй. Би бол сүүлийн үед төр зүгээр бүх юмнаас холдоод зайлаад үг гэж их ярьдаг болсон тийм ээ. Яагаад тэгж юм гэхээр бүр аргагүй ихэнд л тэгж ярьж байна. Манай Монголд ч болохоор төр нь хувийн хвшлээ залах, залруулах, дасгалжуулах нь битгий хэл бүр дэгээ саад
гай түүтэр болоод байгаа байхгүй. Ийм учраас аргагүй ирэхэн зүгээр гай болж ирснээр зүгээр хол байгаад өгдөг ч болоосоо гэж бодогддог болчиход ш сүүлийн үед. Тэгээд ингэж яриад идэг болцсон шүү. Баярлалаа цааш нь түгээгээ ширлээд өгөөрэй.